Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ контентыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн контентээр Derivative арилжааны брокерийн бидэнд санал болгодог синтетик индексүүдийн талаарх танилцуулгын 2 дахь дугаарг та бүхэнд хүргэх болно. Өмнөх дугаар дээр танилцуулж байсанчлан синтетик индексүүд нь бодит зах зээлийн хөдөлгөөнүүдийг дөөрөх байдлаар бүтээгдсэн ч бодит амьдралын мэдээ, эдийн засгийн үйл явдал, улс төрийн нөхцөл байдлын нөлөө огт байдаггүй. Тиймээс техник шинжилгээ автомат арилжааны систем ашигладаг тогтвортой зах зээл дуртай арилжаагчдад хамгийн тохиромжтой арилжааны бүтээгдэхүүнүүд юм. Үнэхээр техник шинжилгээ хамгийн төвс зохицдог учраас манай Limitless арилжааны баг маань энэ бүтээгдэхүүнүүд дээр арилжаа хийж хүн арилжааны лайв руу нүүр бардам ажилуулдаг. Дараах шалтгаанууд байдаг учраас эдгээр бүтээгдэхүүнүүд дээр ажиллахад хамгийн таатай байдаг. Нэгдүгээр хагас бүтэн сайнны амралтын өдөр олон нийтийн баярын амралтуудад ханшийн хөдөлгөөн нь зогсоодгүй арилжаа хийх боломжийг олгодог тул та өөрөө зогсохгүй бод хүссэн үедээ арилжаа хийх боломжтой. Хоёрдугаар бодит зах зээлийн мэдээлэл эдийн засгийн нөхцөл байдал улс төрийн томоохон шийдвэрүүдийн нөлөөгөөр бий болдог ханшийн огцом гудгаа богино хугацааны ликвидити хамлтууд орж ирдэггүй тул техник шинжилгээнд мэргэжсэн байхад арилжааг тогтвортойгоор хийхэд тааламжтай байдаг. Гуравдугаар брокерийн зүгээс бидэнд 1 Хц 1000 хүртэлх хөшүүргийг ашиглах боломжийг олгодог. Энэ та $10 байсан ч 1 Хц 1000 хөшүүрийг ашигласнаар $10,000 арилжаа хийж байгаатай адил гэсэн үг. За ингээд та бүхэнд синтетик индексийн төрөл багтдаг индексүүдийн үргэлжлэлийг танилцуулъя. Multi-step индексүүд. Эдгээр индексүүдэд multi-step 2, multi-step 3, multi-step 4 гэх 3 төрлийн индексүүд багтдаг бөгөөд онцлог шинж нь 0.11-ээр өсөх эсвэл унах боловч зарим ховор тохиолдолд 0.2, 0.25, 0.3 эсвэл бүр 0.51-ээр дээш доош хөдөлдөг. Skewed step индексүүд. Эдгээр индексүүдэд skewed step index 5 up, skewed step index 5 down, skewed step index 4 up, skewed step index 4 down гэх 4 төрлийн индексүүд байх бөгөөд онцлог шинж нь уламжлалт алхамт индексээс тавж тэгш бүхс алхмын хэмжээ болон магадтаар хөлддөг. Жижиг хөдөлгөөнд 80% эсвэл 90% магадтай. Огцом хөдөлгөөнд 10% эсвэл 20% магадтай тул та зах зээлийн динамик өөрчлөлт бүрээс ашиг хүртэх боломжийг секунд тутамд олгоно. Мөн нэмэлтээр та бүхэнд basket индексүүд, tactical индексүүд болон derivative FX гэх төрлүүдэд багтах бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэж байна. Та бүхэн derivative багц индексүүдээр арилжаа хийж болно. Үүнд forex-ийн багцуудад Австрали доллар, евро, паунд, USD болон атны багц багтдаг бөгөөд эдгээр нь улс бүрийн 5 үндсэн валютын эсрэг тэнцвэртэй харьцаатай арилжаалах боломжтой байдаг. Gold basket. Алтны багцаартай арилжаанд орсноор ганцхан захиалгаар хамгийн том 5 валютын эсрэг hedge маягаар арилжаа хийж болно. Forex-ийн basket. Forex basket. Валютын багцаартай арилжаанд орсноор 1 том валютын эсрэг 5 валютаар арилжаанд орно гэсэн үг. Tactical индексүүд. Зах зээлийн бодит үйл явдлаас үл хамааран техникийн индикаторын дохионд тулгуурлан тогтсон хэмнэлтэд хөдөлдөг tactical индексүүдээр ухаалгаар арилжаалаарай. Үнийн хөдөлгөөний системтэй таамаглахад хэлбэр байдлаар бүрдүүлсэн тул стратегийн дагуу тогтвортой ашиг олох боломжийг танд олгоно. Эдгээр индексүүдэд Silver RSI Rebound Index, Silver RSI Pullback Index, Silver RSI Trend Up Index, Silver RSI Trend Down Index, Gold RSI Rebound Index, Gold RSI Pullback Index, Gold RSI Trend Up Index, Gold RSI Trend Down Index гэх 8 төрлийн индексүүд багтдаг бөгөөд онцлог шинж нь RSI буюу Relative Strength Index буюу харьцангуй хүчний индекс гэх индикаторын сигнал дээр суурилсан байдаг. Derivative FX. Зах зээлийн сэтгэл зүй мэдээллийн нөлөөллөс бараг ангид Derivative FX-ээр демо дансанд арилжаа хийгээрэй. Ингэснээр анхаарлаа сарниулалгүй техникийн шинжилгээ стратеги хөгжүүлэлттэй бүнд өгөх боломжтой. Та бүхэнд зориулсан бэлтгэний дор байрлах description хэсэгт бүтээгдэхүүн тус бүр дээр арилжаа хийх шаардлагатай lot margin speed-ийн мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой линкийг оруулсан байгаа. За тэгээд та бүхэн шинээр дансаа деревдэрний арилжаанд оролцох гэж байгаа бол бэлтгэний дор байрлах IP линк дээр дарж эсвэл энд байрлах QR кодыг уншуулсан дансаа нээснийхаа дараа бидэнтэй Telegram-аар холбогдоорой.
Манай Limitless арилжааны баг iBit бүтүүлж дансаа нээсэн хүмүүстэй зориулан Telegram дээр лайв үнэгүй арилжааны өрөө ажилуулж байгаа шүү. Арилжааны өрөөнд орснороо бидний арилжааг боддоор харан хамт арилжаанд оролцох мөн судалцах маш том давуу талтай шүү. Болохын гэж харах юм. Энэ чинь ингээд явахаараа бас тэнэг юм шиг явд юм шүү дээ. За $32 ашиглацсан. Энэ юун дээр орсон мөхлөө Crash 900. Буутаараа энэ чинь урамтай буутдаг гэдэг шүү дээ. Тийм ээ. Урамтай буутдаг гэдэг байна. За энийг тэгвэл гой хүлээж агаад энэ энчэнэ шалгагдсан, энэ энчэнэ нэг юм хийсэн. Тэгэхээр энэ зүйл маань энэ арай болж хувирж байгаа маань. Тэгэхээр эндээс ерөөхдөө бодох юм байна. Энд нэг тохиолд орж ирэхээр нь шууд ашиг авч хаагаад хэрвээ дохихгүй дээшлэх тусам бас баярлна. Энд дохих юм бол хаачаад энэ хавьд өрөлтөө хийж эхэлнэ гэсэн үг. Энэ хавьд. Шууд бодвол чаавас. За nice. Энийг ерөөхдөө хаасан дээр баг. Миний бодлоор. Ингээд энэ уртагийн бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлгүүдээр та бүхэнд деревийн Open арилжааны тухай гэх мэт маш олон зүйлсийг танилцуулах бодно. Мэдээж би та бүхэнд өөрийн биеэр туршиж үзсэн хамгийн сайн зүйлсийг л танилцуулж байгаа шүү. Арилжаанд нь амжилт хүсье.